За өнөөдөр 2004 онд гарсан Polar Express гэдэг шинэ жилийн уур амьсгал өгөх киног танарт тайлбарлаж өгнө. Тэгээд би шинэ гишүүн энэ миний анхны recap болохоор дутуу буруу юм хийсэн бол комментоор бичээрэй. Тэгээ бол баярлаа. Кино маань нэгэн залуу хүүхэд насаа дурсаж байгаар эхэлнэ. Зул сарын баярын өмнөх өдөр тэрээр унтахын оронд Санта Клаусын чимээг хүлээн гуталтайгаа орондоо хөвтөнө. Гинтл 6 дахь мэдрэхүүн шивсэн үү яасан. Цонхороо гадаахыг нэг харж байтал доод давхарч чимээ гарч тэнүүц зандаа хөдлөлтөн харахаар булаа. Нэрэл хин нэгний сүүдэр байхва арай Санта юм болов гэтэл аав нь охин дүүгэн тэрврээд өрөөрөө нь явж байдаг. Тэгээд л краша сталкерж байгаа юм шиг цоошин нүхээр өрөөх хартал ээж аав хоёр нь дүүд Санта байдаг удахгүй ирнэ гэж хэлээд унтуулж байв. Манай залууч гинт шургалнаасаа баахан Сантагийн талаарх Санта ажил хаялт хийлээ гэх мэт Сантаг үгүйсгсэн баахан сонин гаргаж ирж уушаад дараа нь нэг номноос гэлбаа амнасаа дээдлэн гэсэн үгийг их л удаа харна. Хин нэгний хөлийн чимээ гарахт нь орлогоо нохоон талтаар хөвч байтал аав ээж хоёр нь өрөөнд орж ирээд унтсныг нь шалгаад галт тэрэг удахгүй ирнэ гэсэн нууцлаг зүйл хэлээл гарна. Хүүч унтах гэж байж байтал гинтл бүх зүйл чичрээд дараа нь цогоор хурц гэрэл турч галт тэгийн чимээ гарна. Хүүч гадуураа гэлс шүүрээд гартал нэрэл утаа соногдуулсан галт тэрэг байж идэг. Дөхөж очиод харж байтал за бүгдээрээ суугаарай гэд нэг хүн арилна. Сониуч хүүч тэр зүг рүү очитал нэг тасалбар түгээгч бололтой нэг хүн зогсож байх ба за чи явах уу гин. Хүүч гайхаад хаашаа гэж асуудал энэ галт тэрэг хойд тул руу явна. Энэ бол туйлын галт тэрэг. Мэ эн чи юу загтал бичихгүй юу те? Дүг унтуулсан уу гэж байснаа. За илүү хурдан явцгаая. Суу гэд амар л эвгүй царайгаар хэлнэ. Угаасаа л хар шүн нэг галт тэрэг ирснээ хойд тул руу явна. Удахгүй суу гэхлээр эвгүй штэ. Тэгээ хүүч арагч ухраад нөгөө түгээгч за өөрөө мэд гэд галт тэрэг хөдлөнө. Эцсийн мөч хүүгийн сониуч зан дийлэн галт тэрэгэнд суулаа. Дотор нь өөртөө ойролцоо насны олон хүүхдүүд байхва нэг охин түүн рүү харж инээгээл мань хүн чичээд байж байтал урдаас нэг шилтэй хүүхэд чи ямар галт тэрэгэнд сууж байгааг мэдж байна уу гэж асуудал. Цанаас нь нөгөө охин бид чидэд галт тэрэгэнд сууж аваа хойд тул руу явж байна гэж хэлнэ. Хэсэг хугацааны дараа түрүүний ахгүй ирснэ. За тасалбараа шалгуулаарай гэтэл мань хүүгийн царайж автобусанд нэг мөнгөгүй карт дарсан хүн шиг өөдөөс нь гайхаж артал. Кондуктор халаасандаа л үзээл гин. Халаасаа шалгатал нэрэл халаасанд нь алтан тасалбар байж байдаг. Гэтэ энэ тасалбарыг тасалдаг хэсэг ёстой хөргөн. За тэгээ энэ тасалбар тасалж байгаа хэсэг нь энэ байна. Дараа нэг галт тэрэг ядруухан байшгийн гадаа зогсно. Тэнтгийн жаалхүү чихэндээ эргэлзээд галт тэрэг хөдлсөний дараа гүөхч цасанд бүдрээд унчихна. Яаж үлдээгүүгээд манай хүн торомсыг татан галт тэрийг зогсов. Азар төрөний хүүч орж ирээд хажуугийн хэсэгт суулаа. Хүү гэд тахлаар айгу хэцүү байх. Тэгэхээр гол дүрээ амар гээд нүдийн шилтийг болохоор далдаг. Охиныг жаргал гээд сүлд орж ирсэн хүүг ганаа тасалбар түгээгчийг болдах гэд нэрлэжээ заяа. За тэгээд болдахч орж ирээд амар руу уурлаж байтал жаргал учрыг нь хилээд гайгүй өнгөрнө. Үүний дараа зөөгчд орж ирэн хүүхдүүдэд халуун шоколад өгнө. Бүл хүүхдүүд өөрсдийнхөө амтхан удал жаргалч өстөө өрхөн өөргөө хадгалсан ганаад өгөх гээд болдоо ахтай хажуугийн хэсэг рүү явдаг. Амар жаргал тасалбараа үлдээчихэд шалгуулаагүй байна. Аваач ч өгнө гэж байгаад спрейг нь алдаад нисгчнээ хөрх юм. Бүтлгүй. Тасалбарч бүр хөөхөн чон бүргэд гацал гэж явсараа буцаад галт тэрэг нь ороод ирдэг. Болдоо ах орж ирээд жаргалын тасалбарыг шалгатал угаасаа байхгүй тул түүнийг аваад гарна. Далдаг маань ч одоо түүнийг шидэн энтергээд амрыг ч айлгаад дахин галт тэрийг зогсоох гэж байтал нөгөө тасалбар нь яаж ч яваад юм нөгөө хүрээд ирдэг. Яран гүсээр мухарт нь очоод ганаахаас асуудал дээш заана. Хүүч галт тэрэгийн дээр гарan нөгөө хоёр руу ойрлсон ч байдаг. Гэрэл харагдсан зүг рүү очтол нээх эвгүй ах галт төлцөн сууж байдаг. Та нэг охин харсан уу гэж асуудал. Би ч бас нэг охин хайж байгаа штэ. Ийшээ суу гээл цайнаас өгнө. Би түүлийн хаан энтергээд балаа юм ярьж басаа гинтл хурдан зүхтаа гээд галаа унтаргаад нүд үнэн чигтийг санаараа. Би охиныг хайлаа гээд алга болно. Хүүч би зүүдээсээ сэрмээр байна гээд өөрийгөө нэг чимхээд цасанд өнгөрсөн ч зүүд биш байлаа.
Тэгсэн нөгөө ах чинь гинт цантаа гарч ирээд галт тэргийн дээр бити удаад бай. Хөдөлгүүрийг олцгоё гээд амрыг аваад галт тэргийн дээгүүр гулгаж гарав. Нэг хадан төгсгөлтөөр ирээд за өсрөөрэй гэж хэлээд ахуйч утаа болон алга болт. Хүүч хашгираад өсөртөл бага нүүрсэнд унлаа. Гэтэ нүүрс нь амар гоё байгаа. Ерөөсө тортог үсгүй. Манай сайжруулсан нүүрс бол тий ихгүй. За тэр яг азар өрөөнд жаргал сууж байдаг ба галт тэргийн жолгоодлын хэсийг харах даалгавар өгсөн гэдэг. Галт тэргийн урд боролтой доролтой чим шиг хоёр юм гэрэл солих гэж агаад урд нь цаа бугын сөрөг байгааг хараад галт тэргийг зогсоод жаргал нэг улаан төмөрлөө зааснаа тоормос гэтэл амар чи хитэлтэй байна уу гэсээр байгаад сүүлийн мөчөд хажуутгийн татсаар галт тэрэг цаа бугын мөрөгийн даваан дээр зогсдог. Тэгээд яаж энэ богнуудыг холдуулах вэ гэж толгоогоо гашгад байтал амар санамсаргүй доролтойгийнхэн сахлыг санамсаргүй таttал муухай ойролдог ба нөгөө богнууд юу ч гэж ойлгосон юм байгаа мэдгүй өөдөөс нь урамдаад байдаг. Болдоо ахт сайтар хид хид сахлыг татаад богнууд ч холдоод байна. За сайхан явах нэ гэж боттол боролтойн торомс эвдэлчих бай галт тэрэг хэврэг замд хурдаа нэмсээр аюултай байдаг. Тэгээд л сайтар бариад сайхан галзуу болгодож байгаа юм да. Буухтаа эдгэрийн хурдтай байснаас болоод галт тэрэгч замаасаа гарч жаргал яг өндгийн даван дээр болдох байтал өөрөө ч унах гээд эвгүүлтэл амар ардаас нь зураад дийлэхгүй нэ гэт нөгөө нууцыг эрэхтэй чинь тусалж бүгд аял үлддэг. Тэгээд чиш гээл дахин алга бол. Арай гэж нэг юм нөгөө хоёр бүтлгүүн маань галт тэргээ зогсоод мөс хагарч юуг л галт тэргийн хойноос ирнэ. Шууд галт тэргээ хасаагаад мөсөндөөр гулгаж байгаад хоногт унахын даван дээр галт тэргийнхаа замд ордог. Заргалч тасалбараа шалгуулад бүх зүйлс хамаагүй тайван боллоо. Амар яаж зүгээр явах вэ? Бол дахаас Сантаг харсан уу гэдэл урдаас нь заримдаа ертөнцийн олон зүйлс бидэнд харагддаг. Тиймээс харах гэж л хичээх хэрэгтэй. Дараа нь болдох тэр хоёрыг дагуулад хаягдсан тоглоомны хэсэг рүү орохоо. Амар санамсаргүй ард нь үлдчихсэн чинь Christmas Carol дээрх өвгөн шиг нэг хүүхэлт араас нь татснаа. Чи миний найзтай адилхан юм. Бид бүгд хойд тулуур явахыг хүсэж байгаа ч аль нэг өртөн дээр бидэн шиг дахиад татдаг хүмүүс сууж чаддгүй. Би чинь хэн болохыг мэднэ гэд орилоод байдаг. Айгуу юу. Дараа нь утаагаа хөдөртөж байдаг л та. Амар айсандаа үндсэн өрөөлөөгөө санд минь дор. Жаргал цаад хэсэгт байх ба тийшээ очтол ганаа ганцаараа дуулж байдаг. Жаргалч нэгдэн зул сарын дууг хамтдаа уянгуулна. Дуулж дуусны дараа туйлын туяа харагдах ба манай хэд зорьсон газартаа ирлээ. Нэлийн хотчсон газар ирэх ба зул сарын бэлэг гардуулдаг төв мөн тэд анхны бэлгээ та нарыг нэгэнд зориулж өгнө гэж болдох тайлбарладаг. Хүүхдүүд галт тэргээсээ буутал гадаа дүүрэн анаахнууд байх ба ганаал ганцаараа галт тэргэнд үлддэг. Манай хоёр цанаа зовоод очих замдаа амар гэж нэг бүтлгүй юм санамсаргүй холбоос дээр нь гიშгээд сүүлийн хэсгийн галт тэргээс салгачдаг. Яах гээд л байна да мэдгүй. Богоон руугаа ортол ганаа өмнө нь миний амьдрал дулсаар байгаагүй. Намайг бартсан гээд л эмээр сууж байдаг. Нөгөө хоёр ч аргадах айтай байж адил галт тэргийн салсан хэсэг арагш уруутган тэрээ. Урууцаар байгаад нэг олон иргэдэд зам дээр ирээд зогсно. Нэг дуу гарах ба жаргалч бид дөөрийн тасагт ирсэн байна гэд нөгөө хоёроо дагуулад чимээ харсан зүг рүү явна. Жаргалч энэ хүнээс гарч байна гэтэл амар чи итгэлтэй нүү гэтэл энэ удаа мэдээч гэж хэлээд бүгд хамтдаа орцоодог. Тэнд анааханууд байх ба дэлхийд дээр хүүхдүүдтэй хинэж байдаг. Анааханууд ч метро шиг нэг шилэн хоргонд суугаад явах ба манай гуравч дагаж явна. Бэлэг боодог үйлдвэрийн хэсэгт очоод цааш явтал бэлэн болсон хүүхдүүдийн бэлгүүд дамжлагаар явж байдаг. Тэр дунд нь ганагийн бэлэг байдаг ба авах гээл араас нь үсэрдэг. Мань хоёр ч дагаж үсрээд усаж буун овоолсон бэлгэн дээр унна. Ганаач бэлгээ задлах гэтэл шинжил болтол нээж болохгүй гэсэн байдаг. Гинэтхэн нөгөө бэлэг хөдлөх ба дээвэр нээгдэж дээрээс нь агаарын бөмбөлөг онгоцны хөлмөг ирээд бэлгүүдийг аваад ирдэг. Ганагийн доороос нэг зүйл татаад байдаг.
дуртаад гаргатал далдаг маань явж байдаг ба бэлгүүдийг хинах гэж ирээд бэлгийн дунд унтгсан гэдэг. Хотын төв гацуурын иргэн тойронд асар олон аныхаа бусад хүүхдүүд байх ба гай таарч 5 хошуугийн цохиод газар ч хүчтэй унах гэтэл аврагч аныхаанууд ачаар зөөлхөн ундаг. За хэрийн эзэн дөрөв мянч бэлгинээсээ гарцгаана. Нисдэг цаа богнууд ч гарч ирэн тэднийг тэрэгтэй холбох үйл ажиллагаа эхлэн буу хөгжим харна. Үүний дараа бүгд л нэг дууг чангаар дуулан энэ шөнийн хамгийн чухал нэгнийг дуудан гаргаж байна. Энэ бол мэдээж Санта Клаус. Манай амарч Сантаг харах гэж хичээдэг ч ерөөсөө сайн харагддаг. Түүний нүд баярлан дэвцэх цаа богонууд дээр тусах үед нэг хонх унаад амрын хөл доор ирдэг. Чихэн дээрээ тэр хойг авчраад сэгсэртэл октоосоо чимээ гардгуу ба за яах вэ би итгэлээ гэж хэлээл дахин сэгсэртэл хонх жингэн дугардаг. Бүх зүйлс чимээгүй болох үед эргэж хартал Санта Клаус байх ба чи юу гэж хэлсэн бэ гэж асуув. Амарч би итгэж байна гэж гурамтаа давтаж хэлээд огоо Сантад өгнө. Далдаг маань Санта намайг аваад яваач гэж орилт Санта далдагд хүлээстэй бай. Би бүгдд нь тэг шанддаг гэж хэлв. Дараа нь жаргалтаар ирээд чи өөрийн шийдвэртээ итгэлтэй байдаг. Зул сарын баярт итгэдэг. Хийх ёстойгоо сайн эгээрээгээд ганаа дээр ирнэ. Түүнд энд ирсэн сайн байна. Найзуудтай болсон чинь баяр хүргэе. Нөхөрлөөс илүү бэлэг байх уу гэд нэмсгэлээ. Дараа нь анхны бэлгээ өхөнөөс сонгосон гэд амрыг заадаг. Тэгээд түүнийг чарган дээр суулгаад түүний хүслийг сонслоо. Амарч бэлгээрээ нөгөө хогоо сонгох ба Санта түүнд эдгээр бэлэг бол зул сарын бэлэг тэмдэг. Харин жингэн зул сар бол чиний зүрхэнд байдаг гэж хэлнэ. Том хонх дуугарч зул сарын өдөр эхэллээ. Санта Клаус маань хо гэж инээн бусад бугаа унан хүүхдэд бэлгээ тараахаар нисэж эхэллээ. Үүнийг харсан хүүхдүүд мэл гайхах ба энэ удаад амар энэ бүхнийг бодит байдал гэж хүлээн зөвшөөрсөн байлаа. Санта жавж анагаатын баярын үйл ажиллагаа эхэлдэг. Хүүхдүүдийн бутгах цаг болж тасалбаруудыг дахин цоолж өгдөг. Далдагт маань learn гэдэг үг байдаг ба энэ суралц гэсэн үг. Ганаад болохоор depend, rely on, count on гэсэн 3 үг. Жаргалт lead, харин амарт believe гэсэн үг байдаг. За тэгээд depend on гэдэг нь хүмүүстад итэг гэсэн үг. Тэгээд жаргалт болохоор lead буюу манлайлан удирд гэсэн үгийг, харин амарт болохоор итэг гэсэн үгийг тасалбар дээр шивж өгдөг. Галт тэргэнд ороод хонхоо бусдаа харуулах гэтэл гэж гисэн байдаг. Бууга тай гэсэн чи галт тэрэг хөдөлж манай хүүхдүүд гуниглаад тэндээс хөдлөнө. Хамгийн түрүүнд ганаа гэртээ буух болоод нөгөө хоёрч талхлаа илэрхийлээд буутал нөгөө ядарган байшин шинэ гоёмсог байраар солигдсон байх ба бэлгээ бариад амар жаргал хоёрлоо даллана. Дараагийн зогсоол мэдээж амрын далдаг жаргал хоёрч салах эсгүүтч тэрвэрлдэн галт тэрнээс булаа. Болдоо ах амарч зориулан галт тэрэг нь хаашаа явах нь чухал биш ээ. Түүний суух эсгэн л чухал гэж хэлдэг. Галт тэрэгэн дээр нөгөө хачралтай утаа хүн байх ба даллсаар сарндаг. Гэртээ ороод өөрийнхөө өрөөнд орох үед түүний дүү амрыг сэрээрээ эмээн дуудаж тэр нойрноос сэрлээ. Гацуур модны доорх бяцхан бэлэгт нөгөө хонх байх ба чихэндээ ойртуулан сэгсэртэл чингэнэж байлаа. Охин дүүж мөн аван сэгсэртэл сайхан чимээ гарсаар л байв. Дотор нь бяцхан загтал байх ба үүнийг сүүх дотроос оллоо. Хармаагаа оёорэ Сантагаас гэсэн загтал байлаа. Дахин хонхыг дуугарах үед аав ээж нь ирээд хонхыг аван сэгсэртэл ерөөсөө чимээ гардаггүй. Киноны эхлэлдэх хоолой дахин гарах ба заримдаа миний найзууд хонхыг сонсдог ч гэсэн хэдэн жилийн дараа бүгд сонсгоо билсэн. Энэ бол бид бүгдийн хонх. Жинхэнэ итгэл юм гэж хэлсээр энэ кино маань төгсдөг. За тэгээд энэ хүртэл хамтаасанд баярлалаа. Тэгээд лайк болон subscribe дараад тэгээд тоогоо хасаагаарай. Тэгээд шинэ гишүүн байлаа. Bye.